болохоор 2022 онд одоо ингээд Улаанбаатар хотын надлаг ораторыг гэсэн одоо энэ Японы хөрөнгө оруулалттай. За тэгээ Японы хөрөнгө оруулалттай дээрээс нь JK-ийн ийм төслөөр одоо ингээд манай сургуульд одоо ингээд орж ирсэн ийм төслийн кабинет байгаа юм. Энэ төслийн кабинетийн хүрээнд бол одоо ингээд 1-ээс 5 дугаар ангийн хүн ба орчин хүн байхын хичээлийн туршилтад хичээлүүдийг бол энэ кабинетийн журмаар одоо ингэ зохион байгуулж хичээл хийсэн байгаа. Тэгээд манай анги хүүхдүүд энэ бол энэ манай мэрэг сургуулийн 3-ын А анги хүүхдүүд байгаа. За тэгээд хүүхдүүд маань 4-өөс 5 дугаар ангид одоо ордог. Нэгс 4-5 дугаар анги хүүхдүүдийн судалгаанд нь орсон. За аль нь усан дуустай, яагаад хурднаас ч вэ, эргэх багийн ямар ялгаатай юм. За дээрээс нь соронзон үйлчлэгийн судлалыг соронз юу татдаг вэ гэсэн юм шинжлэх ухааны одоо юм шинжлэх ухаан дээр суурилсан юм үзүүлэлт туршилт хичээлийг бол туршилтыг та одоо хийж сонирхуулах гэж байна. Эцэгчүүд та бүхэн одоо хүүхдүүдийнхээ одоо байгалийн ухааны хичээлээр одоо хэрхэн одоо хөгжиж төлөвшөж биедаан туршилтын үйл ажиллагааг хэрхэн яаж зохион байгуулж байгаа талаар ингээд үзээд судлаад сонирхоорой. За энэ хүмүүс туршилтынхаа заавартай танилцаад туршилтаа хийцгээе. За яг туршилтын үйл ажиллагааны дараагийн дагуу хийгээрэй. Туршилтаа үйл ажиллагааны за яг зааврынхаа дагуу хийлээ. За энэ утга зүйл юм байна. Утга зүйл юм биш үү? За энийг ихтэй авах шиг энэ хоёр төшөлтэй хаваа. Та нэг төшөлтэй энийг хийж тэгээ сайн хараа. Эдрээс хараа. Сайн хараа. За тэгээ утга зүйлтэй ингэдээс аваа. Ингэдээс утга зүйлээ сайн хараарай юм уу? Энэ хараараа сайн хавтаж чинь. За тэгээ гутаад. Энэ бол 2 дугаар төшөлт чинь шүү дээ. 2 дугаар төшөлт. 1 дугаар төшөлтөө сайн хар заяа. Төшөлтөө яг сайн хар. Утга зүйл ингээс хатсан бол заа сайн.
Хэмжээгээс хараад. Яа хоёр зуш. Бэлэн болсон байгууд нь тайлбарлана. Танаа бат арай болов баг тийм. За наа шатуу хөл явцаа сайн харах юм шүү. За танаа баг ямар туршилтыг яаж хийв
За тэгээ ярилцаар багаараа ярилцсан уу? За ярилцъя. За чам цай бүлтэй зорилттой за. За хувцрыг тэгвэл соронцдог юм байна өө. Соронц татагддаг юм байна өө. Хөнгөн цагаан нэг цаасыг бас Эндээс харж байгаа ярина шүү дээ. модыг бас Чаг. цаасан айдыг бас За тэгвэл соронцонд яг юу татагддаг байх нь вэ? Төмөр татагддаг ба шүү дээ тий. Өөр бусад одоо энэ хуванцаар дэвтрийн цаас модон энэ сэрээ хуванцар халбаг тий цаас шаазан аяг татагдж байна уу? За зөвхөн юугаар хийсэн зүйл эд зүйл татагдаад байна? За маш сайн баярлалаа багийнхантаа. За танаа багийнхан хийсэн туршилтаа тайлбарлаад яриарай. За зэрэг Амаар үсэхгүй гэдэг нэмгний хүсэл ба содор хэл зөв. За содор гэдэг үсээд болох нь үзсэн зүйлээ болж хийгээрэй. ямар хэмжээтэй юм бэ? Энэ нэмгний хүсэл 20 г. Энэ шар дотор энэ уснасаа Хэдэн грамм ус хийсэ? 150 г. За 150 грамм ус хийгээд тэгээд яасан? Цаан дотроо тэр 150 г усаа фризер шахаж. Энэ дээр ингэж үлээж тэгээд энэ хоёроо хийн дэше гараад ингэж шаар амаар өсөхгүй энэ хоёроо ингэж үлээшээ. Сайн байна. За дараа нь тэнд нэг цаасыг шатаалаа штэ. Цаасыг шатаалаа. За тэгэхээр эргээд цаас нь ингээд цаас хэлбэртэй орж ийн үү яг яаж ийн? Цаасыг шатаа энэ цаасыг багсаа За алга болоод ингээд хүмүүс болж байна л гэсэн үг байх гэдэг шүү дээ тийм үү? Тэгвэл наадах чи эргээд цаас хэлбэртээ орох уу? Цаас байдалтай. Орохгүй. За тэгвэл энэ наадах чи ямар одоо та нарын нараа эргэх ба үл эргэх өөрчлөлт ямар ялгаатай вэ гэхээр эргэх нь юм уу? Үл эргэх нь юм уу? Яагаад? Яагаад гэвэл цаас шатаа Маш сайн байна. За хүүхдүүдэд баярлалаа. За соронзон үйлчлэгийг судлаа гэсэн байна. За ямар туршилт хийвэ? За ихээс нь туршилтуудаа эцэгчүүдтэй хийгээд үзүүлээрэй хүүхдүүдээ. Чанга туршилтаа. За цаасныхаа тоог нэмээд үзье тэгвэл бүгдээрээ. За 2 болгоод 3 болгоод үзтээ хүүхдүүдээ. Соронцондоо татагдж гин үү? За усандаа бичгийн хавчараасаа хийж байгаа соронцоороо татъя. Бичгийн хавчараасаа хийе хүүхдүүд. За соронцонд татагдж гин үү?
соронзонтэй төмөрлөг зүйл татагдах нь шүү дээ. За нөгөө бичгийн хавчаараараа одоо. За энд уяад байна. За. За уйсцсан байна. За. За. Яасан шүү. Одоо миний хүмүүс энэнийхээ дагуу ярилцсан шүү дээ, тийм ээ? За өөр тайлбарлаж хэлэх зүйл байна уу? Цаасныхаа дээр нь юугаа төмөр хавчаараа тавьж доорсон соромзоо яасан. Тэгэхэд энэ цаасаа давхарлаад авахны соромзоо тавьчихсан. Цаасыг давхарлаад байхад соронзондоо яагаад байх нь вэ? Доош чи яаж нөгөө бид нар бол цаасан дээр тавьж байсан бол энийг олж гэдэг юм байна. Тэгээ эрвээ унах чинь. Тэгвэл бид нэр ингэж соромзондоо уучраас энэ яагаад вэ? Хажууд нь харуулсан чи доош нь харуулсан чи яагаад байсан? Соронзондоо давхарлаа. Бичгийн хавчаар маань унахгүй байна. За баярлалаа. За. 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 Уусаагүй юм байна те. За. За кофе нь штэ. Халуун ус нь маш хурдан ууссан уу? Ямар усандаа маш хурдан уусаад байсан? Кофе халуун усандаа хурдан уусаж байсан. За. Яатан гүйтэй ус халуун ус хоёрыг. Халуун усан хурдан уусчийг бид энэ туршлагаар мэдэж авлаа. За. Ястан. За. Кофе гүйтэй усанд яаж уусаад байна вэ? Маш удаад байсан байх гэдэг шүү дээ, тий. За нунтаг кофе бол багшны та бүхэнд ийм ширхэгтэй ийм кофе өгсөн болохоор та нар хурдгасаар хагаад ингээд уусгацсан байна. Ингээд нөгөө нэг удаагийн цаасан гялгар уудтай байдаг шүү дээ. Тэрийг одоо дараагийн хичээлээр бүгдээр бас тушаад утгаад үзье. Тэгэхээр тэр ингээд уусах нь уусгүйгээр дээр нь тунаад авах нь тий. Тэр кофе. За яатан яасан гүйт усанд. Илүү удаж ууссан байх нэ тий. Тэгэхээр энэ туршилтаар миний хүүхдүүд яг юу ойлгож авав? Кофе давас яатан модны үдсээс кофе аль нь усаад аль нь усгүйсэн? Модны үдсээс За баярлалаа. Сайн байна. За ингээ 3 дугаар ангийн хүүхдүүд болохоор 3 дугаар ангийн хүүхдүүд ихтэй агуулгын 4 5 дугаар ангийн судалгаагаар судалдаг ийм туршилтыг бол та бүхэнд одоо хүүхдүүд маань туршилт хийж сонирхууллаа. Тэгээд эцэгчүүдтэй хүрэлцэн ирсэн эцэгчүүд та бүхэндээ бас баярлалаа. Тэгээд анхтаа та бүхэнд үнэлгээний хуудас байгаа. Тэгээд энэ дээр бичээд өөрсдөө нэрийг бичээд тэгээд гараарай.